За. За захиалгын майхнууд маань захиалсан майхнууд маань ирсэн шүү. Захиалсан улсууд нь ирж аваарай. За тэгээд надтай ингээд одоо нэг майхан сав нэг жоохон хямдхан хөөхлөөр ингээд янз чат мат ингээд бичээд тэрсэлдээд байгаа хүмүүс. Би бол цоо ирүүл хүн биш штэ. Тий. Тэр та эдийн тэр 6-700-аар зарж байгаа майхныг би 330-аар зарж байгаа. Тэр би цоо ирүүл хүн биш байхгүй. Тэгэхээр над шиг цоо ирүүл хүн биш. Дахид туу хөдөлмөрийн чадвараа 70% алдчихсан. Хөдөлмөрийн чадваргүй. Хөдөлмөрийн чадвар нь 30% тай. Хөдөлмөрийн чадвараа 70% алдчихсан. Ийм дахид туу тэгээд хөгжлийн бэрхшээлтэй. Толгой дархиндаа 30-40 оёдол тавилдсан. Одоо мэдрэл муутай хүнтэй тэрсэлдээд байгаа. Тэгээд өрөөсөн гартаа 5 шиг хуруутай. Ийм хүнтэй тэрсэлдээд байгаа та яг хинбэ гэдгийг би сайн ойлгохгүй шүү. Тэгэхээр одоо ингээл стаун ч юм уу майхны хан шүүн унаглаа тэглээ инглээ дугуй машины дугуйг 100 мянгаар зарлаа марлаа гэх. Цоо ирүүл хүн биш учраас би 100 мянгаар өгч байгаа шүү дээ машины дугуйг. Цоо ирүүл биш учраас тэр таамсын 680-аар зарж байгаа майхны чинь 330-аар өгч байгаа шүү дээ. Хилдэг майхны чинь. Тэгэхээр ямар ирүүлдэл 30 мянган төгрөг нэмээд майхан дээр зарах вэ? Тэгэхээр цоо ирүүл хүнтэй сайхан эргэтэн бүтэн дөрвөн мөчтэй. За тэгээд оюун санаа нь ирүүл тий хөдөлмөрийн чадвар 100% тай дөрвөн мөчтэй залуучуудтай сайхан тэрсэлдэх байхгүй юу? Тэгэхээр над шиг хөгжлийн бэрхшээлтэй хөдөлмөрийн чадвараа 70% алдчихсан. Тийм хүнтэй тэрсэлдээд хэрэггүй гэдгийг би бол хэлмээр. Би бол угаасаа мэдрэл муутай. Тэр 130-40 мянган пүүснүүдийг би 39 мянгаар өгдөг. Тэгэхээр тэр майхан савнуудыг бол надад яриач хэрэггүй. Угаасаа. Тий. Тэгэхээр би мэдрэл муутай учраас угаасаа хямдхан өгч таарна. За тэгээд майхан сав захиалсан хүмүүс маань ирээд аваарай. Майхан савнууд чинь бүгд ирсэн. Бүрэн бүтэн сайхан хийлээд сайхан юу яагаад аа. Яг минь ах энэ дэр сандал мандал дээр тавьчихгүй дээ зүгээр минь аха. Зүгээрээ минь ах. Тий. Тэгэхээр би бол цоо ирүүл хүн биш штэ. Би урдталтаа энэ тархинда 17 оёдолтой. Хойд дагцсан дээрээ би одоо дагцсан дээрээ 37 оёдолтой. Тарих цөмөрсөн. Тэгэхээр би цоо ирүүл хүн бол биш байхгүй. Би цоо ирүүл хүн биш. Тэгэхээр та хэд би энэ гараа дастахтаа тий би 3 сар ухаангүй хөвтсөн. Тэгэхээр гараа дастахтаа 3 сар ухаангүй хөвтөд босоод ирсэн хүн байхгүй. Тэгэхээр би яаж ирүүл саруул оюун ухаантай хүн байх вэ? Угаасаа л мэдрэл муутай л байж таарна штэ. Цоо ирүүл биш хүн штэ би чинь. Тийм учраас тэр хүмүүсийн зарж байгаа 6-700-ийн майхныг би 330 мянгаар тэр 900 сая 100-200 мянгаар зарж байгаа майхныг 550-аар тэр 2 сая хэдэн зуугаар зарж байгаа ориг майхны чинь би 850-аар ингээд 30 мянган төгрөг заасан байна. Ингээд өгж байгаа. Би бол цоо ирүүл хүн биш штэ. Биш. Тэгэхээр ядчих дээрээс нь тахир дутуу хөдөлмөрийн чадвараа 70% алдчихсан. Ийм тахир дутуу хүнтэй тэрсэлдээд хэрүүл хийгээд алнаа хэднаа майхны үн хан шуулгаад муулгаад ийм гонгинж байгаа нөхдүүд бол тэгээд та хэмбэ гэдэг бол ойлгомжтой шүү дээ. Тэгээ би бол зогсохгүй. Би бол юунаас айхгүй. Яагаад гэвэл би өөрөө мэдрэл муутай учраас. Тэ хинээс ч айхгүй.
юунаас ч яахгүй. Үр хүүхдэд тижээхийн төлөө би юунаас ч айхгүй, имээхгүй зөвхөн урдхаа хараад зөвхөн өнөөдрийнхөө ажлыг л хийнэ. Тэрнээс би тэр нь намайг тэгж байгаа болоо, энэ намайг харааж байгаа болоо, тэр нь тэгж байгаа болоо. Тэгээ одоо чатаар ингэж ахын. Чи зүгээр цүнхээ зараачтай гэдэг. Цүнхээ зарлалтаа гэдэг. Ягаад дугуй зараад байгаа юм бэ? Ягаад майхан зараад байгаа юм бэ гэдэг. Тэгэхээр би юм болгоныг зарна. Тэ. Би юм болгоныг зарна. Намайг Монголд чемодан зарж яхад нэг ширхэг чемодан 250 мянган төгрөг байсан. Одоо 3 ширхэг чемодан 150 мянга хос чемоданууд. 3 ширхэгээр. Намайг пүүз зарж яхад зүгээр нэг 39 мянгаар зарах пүүзийг дандаа 150-60-аар зардаг байсан. Одоо тэр 300 дээр зарж байсан пүүзийг би 50 мянга 60 мянгаар зардаг. Тэгэхээр би цоо ирүүд биш байгааз. Тий. Одоо машины дугуй гэхэд машины дугуйнуудыг та бүхэн хараа. 150 мянгаар 160, 170, 180 гэж зардаг чинь дугуйнуудыг би 100 мянгаар зардаг. Тий. Зардал нь 20-30 мянга штэ. Нэг дугуйн дээр 30-40 мянга штэ. Тэгэхээр намайг мэдрэл муутай гэдээ энд бичээд байгаа хөөх. Тэгэхээр би угаасаа мэдрэл муутай. Угаасаа типиктэй. Энэ тархинд 17 оёд л орсон. Энэ цөмөрсөн. Миний энэ нүүр цөмөрцөө. Бүр ингээд цөм. Ингээд бяцарцээ. Энэ тархинд энэ арийнхаа тархиндаа би ингээд 30 хэдэн оёдтой. Нийтдээ би 50 хэдэн оёдтой юм баггүй. Тархи цөмөрсөн. Тэгэхээр би энэ гараа дастахтаа би тий 3 сар ухаангүй эмнэлэгт байсан байхгүй. Ухаангүй цэхэнд байсан байхгүй. Тэгэхээр би цоо ирүүл хүн биш байгааз. Тэгэхээр өнөөдөр хөдөлмөрийн чадвараа 70% алдсан тий 30% хөдөлмөрийн чадвартай. За тэгээд цоо ирүүл хүн биш надтай бол тэрсэлтэд яах. Тэрсэлдэж байгаа намайг мал тэнэг гэж байгаа хүн бол та хэн байх вэ? Угаасаа би чинь мал штэ. Би чинь тэнэг штэ. Тэгэхээр намайг мал гэж харж байгаа хүн би чинь малыг одоо би чинь малнаас дор штэ. Би чинь нохоон гүлгнөөс дор. Гүлгийг бол хүмүүс хайрлна, намайг бол хайрлахгүй. Тэ. Тэгэхээр малаас дор мэдрэл муутай намайг тэ мэдрэл муутай гэж хэлж байгаа та бол би мэдэхгүй. Хэлж мэдэхгүй. Юу гэж хэлхийг мэдэхгүй. За. Тэгээ би одоо хүмүүст хэлмээр өгдөө. Би намайг хүмүүс архичин гэдэг байхгүй. Би бол за одоо та тэр энийг авчаарай. Тэгээ тэнд нэг хүн байгаа. Тэн дээр очиад асуучих. За тэгээд би бол жинхэнэ архичин. Би чи одоо 34 жилийн архины хамааралтай шүү дээ. Би бол одоо 30 хэдэн жил архи ууцсан. За тэгээд их бага хэмжээгээр 30 хэдэн жил архи ууцсан архины хамааралтай. Одоо яг уу зүгээр архи уухгүй хичээж тэ үр хүүхдтэй бас нэг амьдралаа бас нэг үр хүүхдтэй зутраачихгүй өөрийнхөө үүрэг хариуцлагыг хүлээгээд эцэг хүний үүрэг хариуцлагыг хүлээгээд ингээд хайрхтаар суухгүй явж. Тэрнээс би чи одоо 3 жил тараншаанд амьдэрсэн хүн шүү дээ. 3 жил. Тэгэхээр би тараншаанд 3 жил болчиход одоо ингээд бодож яхад би миний үзэх ёстой, туулах ёстой амьдрал юм байна да гэж боддөө. Тэгээ одоо ингээд би одоо сайн муу одоо энд ядарч яваа, зүдэрч яваа ингээд олон хүүхдтэй хүмүүсийг хараад би дотроо боддог байхгүй. Нэгэнд нь ч гэсэн тус олчих гэсэн доо. За тэгээд нэг олон хүүхдтэй хүн ирэхтэн
нэг 330 мянган байх юм бол 250 мянгад өгөөд 250 мянган мянган байх юм бол 150 өгөөд ингээд нэг бас нэг жоохон ч гэсэн амьдралд нь дэм болчихсон гэж боддөг. Тэрнээс өнөөдөр би өөрөө ядарч үтсэн учраас хүмүүсийг одоо болцоо боломжийг харж энэ бизнесийг хийдэг. Тэрнээс би нэг одоо өвхийн хооронд те эдгээр жил амьдраад өвхийн хооронд нэх их шуналдаа автаад нэх их дэвтээд те хормон донд тусаа шарс шимжлээд за ой төмрөө нааши ороо тооцоо илдэ чи за хи одоо тооцоо нааши за тооцоо ичгээ за тооцоо ич за тооцоо ич за тэгээд ер нь бол мэдрэл муутай би бол типиктэй би бол мэдрэл муутай тий тэгээ ер нь олон удаагийн аваар осолд ороод ер нь типиктэй хүн болцсон. Тэгэхээр намайг бол тим ийм гэсний хэрэггүй. Би бол одоо мэдрэл муутай учраас хинээс ч айдгүй, ичдэггүй, хий гэснээ хийдэг. Одоо энэ сошиалын ертөнцид 14 жил лайв хийхтэй. Ердөөсөө манай аав цэргийн хүн байсан учраас би яг зарчмаараа хийх ёстой бол хийх ёстой. Буруутай зүйл бол хариуцлага үүрэх ёстой. Эцэг хүний үүргээ бол биелүүлэх ёстой. Хийх ёстой урдах ажлаа хийх ёстой гэсэн тийм л зарчимтай. Ажил төрлөө хийж чадахгүй залуучуудад би хатуу байдаг. Үнэхээр амьдралын төлөө амьдралаа сайхан сайжруулъя, гоё амьдрий гэсэн залуучууд байвал над дээр ажил хийя, үнэхээр гоё амьдрья. Үнэхээр одоо Монгол улсад 5 сая төгрөгийн цалин ер нь маш бага газар өгдөг гэж би боддог. Тэгэхээр над дээр ирээд сайхан үнэхээр ажил хийчих би хаатай, бараа таваар зөөгөөд хөдөө гадаа явчих, сайхан ажил хийх, хөдөлмөр хийх залуучууд байвал над дээр ич болно. Давай. Сайхан бие хаатай, хаач очисон бас хүний өдөөс бас нүүр бардам дуурчаар хийх ажилдаа үнэнч. Ийм залуучууд байвал би давай ажилд авна. Тий. Өнөөдөр зүгээр нэг утас ухаад арчаагүй гүлэг царайлаад лангууны орд нуугтаж фэйсбુક ухаад юу хайгаад байгааг нь мэддэхгүй фэйсбુક ухаад байгаа залуучууд бол би хатуу байдаг. Зарчим бол зарчим, дүрм бол дүрм. Тий. Би энэ олон жил лайв хийхдээ нэг ч удаа фильтр тавьж үзээгүй. Нүрээ хувиргаж үзээгүй. Хэлэх ёстой юмаа би шудрах хэлдэг. Миний байгаа зан. Тий. Би хатуу. Би харгас. Яагаад? Би чадахгүй мөртлөө жоохон зарчимч. Монголоо гэсэн сэтгэлтэй. Арт өмнө гэсэн сэтгэлтэй. Өнөөдөр гутал муутай хүүхэд 10,000 төгрөг бариад ороод ирэхэд би 10,000 төгрөгөөр гутал өгчих тийм сэтгэлтэй. Гэрээ оронгүй болсон хүмүүсний гэрээ орон аваад өгчих тийм сэтгэлтэй. Энэ 27-8 жилийн турш би 800 гаруй хүмүүсийг гэр оронтой болгосон байдгийг. Тэр дотор нь намайг харлуулж хийсэн хүмүүс хүртэл байдгийг. Тэгэхээр тэр хүмүүсийг ойлгох нэг нь ойлгоод ойлгохгүй нэг нь ойлгохгүй хамаа байхгүй. Намайг харлуулчаад мөнхөө хаа гэр өгөөч би 3 хүүхэдтэй штэ. Намайг уучлаарай би таныг буруу ойлгосон байна. Өөр пэйж хуудснаас намайг доромжилсан юм байна. Надад гэр өгөөч гэд ирж байгаа. Давай болно. Хамаагүй би гэр аваад өгье. Тавилгатай гэр аваад өгье. 8 сая төгрөгөөр. Харин харлуулсан юм залруулах гэж байгаа юм би. Тий. Тэгээ би цагтаагаар шалгуулж байгаа. Би энэ хүнийг эмэгтэй хүнийг доромжилсан байна уу? Үгүй байна уу гэдгийг би цагтаагаар шалгуулж байгаа шүү дээ. Тэгэхэд уучлаарай мөнхөө ахаа. Тэгээ би цагтаад нь хэлж байгаа. Наад хүнээ торгоод яах юм бэ? Гэхдээ бурууга хүлээсэн юм чи яах юм бэ гэж. Ийм л байгаа. Тэгэхээр зүгээр байгаа хүнийг харлуулаад зүгээр байгаа хүнийг ингээд муулаад олон нийтэд цацаж байгаа хүн бол та бол бурхны шийтгэл тий.
Би бурхан байдаг гэдэгт итгэдэг. Яагаад гэвэл миний хийх ажил дуусаагүй учраас би 3 сар ухаангүй эмнэлэг твтгэхдээ би босоод ирцээ. Би 5 хүүхэд, 6 хүүхэдтэй. 5 хүү, 1 охинтой. Миний хамгийн том хүүхэд 25 6 настай. Дараачих нь том хүүхэд 20 гарцсан байна. Одоо гадаад амьдарч байна. Тэ. Тэгэхээр би мэдрэл муутай ч гэсэн эцэг хүнийхээ үүргийг би сайн гүйцэтгэхийг хичээж байгаа. Сайн ханы үүргийг гүйцэтгэхийг хичээж байгаа. Өнөөдөр би 3 жил Тараншаанд амьдарсан ч гэсэн би өнөөдөр арх уухгүй байхыг хичээж байгаа. Өнөөдөр би мэдрэл муутай ч гэсэн олон түмэндээ тустай байхыг би бас хичээж байгаа. За тэгээд надтай тэрсэлдээд мэдрэл муутай хөгжлийн бэрхшээлтэй 70% хөдөлмөрийн чадвараа алдсан. Арчаагүй надтай тэрсэлж байгаа та бол хэн гэдгийг би мэдэхгүй. Тийм би бол нохон гөлөг. Хүнд хайрлагдсан нохон гөлөг. Тэгэхээр та бол нохон гөлөгнөөс доор байж мөн. Та би зарах ёстой юм зарна. Цүнхээ зараас гэж байгаа. Би дугуй зарна. Тэ. Майхан зарна. За тэгээд майхан захиалсан 330 мянган төгрөгөөр майхан захиалсан улсууд нь ирээд аваарай. Би гадаа майхнуудын нэг үзүүлээд тахыг. За тэгээд мэдрэл муутай надтай тэрсэлж байгаа. Надтай үзэд тарыг гэж байгаа бол шууд дэлгүүр дээр хүрээд ир. Би та бүхэнд дэлгүүр дээр та бүхнийг хүлээгээд авна. Би бол жинхэнэ нохон гөлөг штэ. Би бол зүгээр өөдөөс чи хуцсан штэ. Ямар ч бар ирсэн, ямар ч арслан байсан би бол гөлөг шиг хуцсан заяа. За ингээд майхнууд чинь ирсэн захиалсан хүмүүст нь ирж аваарай. За сарвчтай сарвчгүй майхнууд нь ирсэн. За 330 мянган төгрөгийн майхан чинь ирсэн. За энэ 330 мянган төгрөгийнх нь майхан. 330 мянган төгрөгөөр захиалсан улсууд нь майхнаа ирээд аваарай. За энэ дээр 550-ын захиалсан улсууд нь бас ирээд аваарай. За энэ Оксфорд 800-ийн за ийм гоё том сарвчтай ийм гоё майхан байгаа. Оксфорд 800-ийн энэ болохоор гадуур бол 2 сая гарантай байгаа. За тэгээд би бол 50 мянган төгрөг нэмж зарж байгаа шүү. 850 мянгаар. За энэ бол хит нарны туянаас хамгаалалтай, усны хамгаалалтай. За 2 хаалгатай, доогуура ингээд далангийн хамгаалалтай, усны хамгаалалтай. За тэгээд битүү нарны хамгаалалтай. За тэгээд доогуура багантай. Ийм багантай. За давхар одоо ялааш муултны хамгаалалтай, энэ бороо усны хамгаалалтай, нарны туяаны хамгаалалтай. За дөрвөн талаараа шууд ингээд салхи нефт орно. За агааржуулалт бол 100%. За ийм гоё сарвчтай. Сарвчин доор бол одоо маш гоё таатай. Би ингээд зогсоход бол сарвчинд хүрэхгүй. За дээш нь бол 2 арвтай ийм сарвч байгаа. За тэгээ ийм том сарвчтай майхан байна. За тэгээд та бүхэн маань энэхүү майхныг Оксфорд 800-ийн энийг нарны туяаны хамгаалттай энийг сонирхож байгаа бол гадуур бол 2 сая гарантай байгаа. За би та эдтэй бол Оксфорд 800-ийн энэс цаашаа материал байхгүй. За тэгээ энийг авъя гэвэл 850 мянган төгрөгөөр авч болно. За тэгээ надад бол нэг 10 хэдэн шиг байгаа. За тэгээд та бүхэн маань захиалсан майхан ирээд аваарай гэдгийг бол хэлээ. За одоо би бол мэдрэл муутай учраас одоо олцоо. За энэ бол Эрдэнэтэд золбонд хинжсэн муу олцоо бол. За тэгээд олцоо маань өвөл намайг шинэ жилийн мод зараа явж байхад Эрдэнэтэд шүн цонхоор орж ирээд амар муухай халтар царайтай, муухай муухантай баригдсан ийм муужгаа миний өвөрт орсон. Тэгээ өвөрт ороод миний өвөрт унтаад за дараа нь машин цуугаад энд ирсэн байгаа. За тэгээ би мэдрэл муутай учраас ингээд золбон муурыг хүртэл ингээд тижээдэг ийм зантай хүн байгаамаа. Олзака. За би золбон муур хүртэл ингээд гэр орондоо ингээд тижээдэг
ийм байгаа шүү. Заяа. Тэгэхээр одоо наад шиг ийм мэдрэл муутай харилцагоондоо өчнөө 50 хэдэн оёдл тавиулчихсан 3 сар ухаангүй хөвцсөн хөдөлмөрийн чадвараа 70% алдсан тахир дотоо тэ хөдөлмөрийн чадвараа 70% алдсан шүү дээ би чинь. Ийм хүнтэй тэрсэлж байгаа та бол би бол нохон гөлөг. Тэгэхээр та нохон гөлөгнөөс дор байх нь дээ тийм ээ. За тэгээд захиалсан maaхан савнуудаа та охин маань ирээд ингээд аваарай. За тэгээд мөнхөн маахнууд чи ирсэн байгаа. Хөдөө орон нутгийг явуулсан. За тэгээд хөдөө орон нутгаас авъя гэвэл та охин маань нааша холбогдорой. За тэгээд машины дугуй муугу 100,000 төгрөгөөр зарсан чи одоо өөхөхнээ. Өөхлөө юу? Истануда. Өөхлөө юу? 100,000 төгрөгөөр нэг боломж муутай таксинд явдаг 5 хүүхэдтэй аав 100,000 төгрөгөөр би нэг ийм дугуй өглөөд өөхлөө юу? Ийм дугуйнууд өглөө өөхлөө юу? Таксинд явдаг нэг боломж муутай аавд тэгээ 5 хүүхэдтэй тий өргөдлгоос аавд нэг хэдэн ширхэг дугуйнууд 100,000-аар зарсан чи өөхлөө юу? Maaхан савныг 600 700 эдийн майхныг 300 эдийн мянгаар 330,000-аар зарсан чи өөхлөө юу? Өөхлөө штт. Налруудаа бүгдэнд нь зарчаагүй штэ. Над чиг мэдрэл муутай юмтай тэрсэлдээд байгаа бол зүгээр хүрээд ир заяа. Хүрээд ир. Би дэлгүүр дээр байгаа шүү. Зүгээр би гөлөг шүү. Гөлөг мөртлөө гөлөг шиг хуцаал байж заяа. Эрэхт чи өөдөөс чин жав гэж хуцаад байж заяа. Өрөөсөн гартаа тахир дутуу фисташтай би бол. Тэгэхээр над шиг фистата те хөгжлийн бэрхшээлтэй тахир дутуу хөдөлмөрийн чадвараа 70% алдсан. Тархитлагоондоо 50-60 оёдолтой. Ийм мэдрэл муутай новштой тэрсэлж байгаа дугуй зарж байгаа лалрууд тэр майхан зарж байгаа новшнууд ирээд алалцал да надтай. Чат мат бичээл янз болж байна тий. Уц муц руу залгснаа алнаа малнаа дугаараа нууцлаа алнаа малнаа гэдэг ажлын уц руу. Өөхлөө юу? Миний энд орж ирээд гар хөлөө угаал да миний хөө шороо амар гар хөлөө миний хөө савндаа дугаа энэ сав минь маа миний хөө энэ савгаар сайхан гараа угаагаад төхөө миний хөө аатг миний мондаг штт би 5 хүүтэй штэ тий 5 хүүтэй нэг охинтой 6 хүүхэдтэй за тэгээд бас ингэж байна. Чатар та хэд маань бити чат бичээ. Бид нар чатар захиалга авахгүй. Яагаад гэвэл чатар захиалга авахгүй, чатар бичгээр хөлөгтүүлээд байна. Тэгэхээр аль бие осны манай пэйж хуудсан дээр байгаа цэнхэр тэмдэгтэй 361,000 дагагчтай пэйж хуудсан дээр байгаа аль бие осны цүнх мөнхөгийн дэлгүүрийн утас руу заалгаад тэгээ захиалга өгчгөө хөдөө орнуудынхаа тэрийн шулуун. Тэгэхээр та хэд маань ингээд луурдуулаад, холигтуулаад, чат бичээд, мессеж бичээ. Мөнхөө би чамтай чат бичсэн, мессеж бичсэн. Би мессеж бичих тийм завтай хүн биш ээ. Би надад ямар ч зав байхгүй. Би өглөө 8 цагаас ахгуулаад оройн шөнийн 2 цаг хүртэл би ингээд тожигнчдаг. Майхан хийлээл, ийшээ зөөгөөл, ийшээ гүүгээл, ийшээ яваад сандал ширээ зөөгөөл, хүн амтнд чимдаан цүнх савлж өгөөд ингээд би ямар завгүй. Тэ. Хэрүүл хийх гээд ирж байгаа хүнд бол би зав гаргана. Нэг 10-20 минутын зав гаргана хэрүүл хийх гээд ирж байгаа бол би бол өөрийгөө бол нохон гөлөг гэж байгаа юм. Нохон гөлгнөөс дор хүн байвал хурж ирээ жав гэж надтай хэрэлдээд халий. Би зав гаргаадах юм. Дэлгүүр дээрээ байчаа би. Өдөр болгон дэлгүүр дээрээ байна.
Тэгээ надтай хэрэлдэж муудалцах гэж байгаа хүн байвал хүрээлэр. Би очих зав байхгүй байна. Тэ. Чамаа хаана байгааг би олж харахгүй. Тэгэхээр хүрээлэр над дээр ирээд сайхан хэрүүл хийгээд би зав гаргаад 20 30 минутын зав гаргая хамаагүй хар. Тэ. Би бол нохон гүлэг өөдөөс чинь бол гүлэг шиг хуцна. Тэ. Яагаад гэвэл би мэдрэл муутай байхгүй юу? Хөгжлийн бэрхшээлтэй, тархилт дутуу. Тархилгоондоо одоо ингээд 40 50 оёдолтой би. Та ингээд хардаа ингээд 40 50 оёдолтой би. Тархилгоондоо. Тэгэхээр би бол жинхэнэ цоо ирүүл хүн бол биш. Тэ. Тэгэхээр надтай хэрэлдэж муудах байгаа хүмүүс байвал тэр дугуй 100 мянгаар зарлаа нэг өнчин 5 хүүхэдтэй аав таксины жолоочд нэг 100 мянгаар дугуй зарлаа. Тэгээ хөгжлийн мэргэжлээр хараагүй залуу бас ирээл нэг 4 дугуй авч 100 мянгаар. Тэгээ зарлаа. Тэгээ хэрүүл хийж байгаа хүмүүс байвал хүрээд. Тэр 680 мянган майхны чинь би 330-аар өгч байгаа. Тэгж байгаа хүмүүс байвал хүрээд. Хамаагүй давай. Дугаараа гэж чинь пэйж утсан дээр дугаар байгаа. Пэйж утсаа ухаад үз. Тэгээ сайхан дэмжээд 13 шир хийж байгаа хүмүүс нь дэмжиж байгаа улсууд нь хүрээд. Тэ. Тэгээ ирээд сайхан мөнхөг дэмжиж байгаа улсууд байвал ирээд сайхан майхан саваа хямдхан авч болно. Давай. Хамаагүй. Тэ. За олон юм яриад явах. Бай.